Сайн мэцхан уу 19 оны 26-аас 30 дугаар тестийг ажиллая. Энэ сурагчдын хамгийн их алддаг дархлааны талаар тэр дундаа идэвхтэй идэхгүй дархлааны хэсүүдийн төрлүүдийн талаар орж ирж ирсэн болохоор бичлэгээ дуустал нь үзээрэй. 26. Улаан морхон салхин цэцэг өвчнүүдийн нийтлэг шинжийг сонгоорой. За нийтлэг гэхээр хоёулаа ижил үсгэгчтэй хоёулаа ижил замаар дамжих гэдэг юм тийм. За үүсгэгчийг харах юм бол бактери үү, вирус үү, нэг эсд үү гэдгийг сонгоно. Дамжих замыг харах юм бол ахуйн замаар уу, бэлгийн замаар уу, эсвэл агаар туслын замаар уу гэдгээс сонгоно. За энэ жил улаан морхны дэгдэлт бол нэлээд өндөр байсан. Түүнтэй холбоотой нэгдүгээр үйлрэл эсвэл хоёрдугаар үйлрэлд бол халдвар хамгааллын дэглэмгээд бүгдээрээ л маск зүүсэн штэ. Тэгэхээр маск зүүж гинэ гэдэг нь агаар туслын замаар дамждаг гэсэн үг. Тэгээ яг агаар туслын замаар дамжих гэсэн нэг л өгөгдөл тэр нь див вэ те. Тэгэхээр энэ бол манай зөв хариулт. За үнэхээр вирусээр дамждаг юм уу гэдгийг хэдүүлээ шалгачээ. За улаан морхон маань measles morbillo вирусаар дамждаг. Тэгэхээр үүсгэгч нь бол вирус байна те. За салхин цэцгийг харах юм бол Ricella zoster вирус байна. Тэгэхээр аль нь вирусээр үүсгэгддэг бахны. За шинж тэмдгийн хувьд мэдээж хоорондоо ялгаатай. Хоёулаа тууралт гардаг ч гэсэндээ тууралтын ерөнхий шинж, за тууралт хаанаас эхлээд хэрхэн дарахж байгаа вэ гэдгээрээ хоорондоо мэдээж ялгаатай. За дамжих зам нь аль нь агаар туслын замаар дамждаг бахны. 26-гийн зөв хариулт D вирусээр үүсгэгддэг агаар туслын замаар дамждаг. За 27. За энд нэлээд толгой эргүүлэм өгдөл орж ирж байгаа юм. Дархлааны хэлбэрүүдийг ялгах чадвартай байх шаардлагатай болчихж байгаа байхгүй. За ингээд хэдүүлээ байгалин буюу өрмөц бус дархлаа гэж үг хэлээд байгаа юм бэ те. Олдмол буюу өрмөц дархлаа гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдгийг одоо ялгаж залгах шаардлагатай болчихж байгаа. За энд яаж ийм вэ гэхээр байгалийн гэдэгт нь ерөөсөө л хамгийн тод жишээ нь манай залгигч хэсэг орж ирж байгаа. Тэнгууд энэ нь ямар ч эмээг төрөгч байсан бүгднийг яг нэг аргаараа буюу залхиад задлан гэдэг процессор устгадаг. Тийм болохоор өрмөц бус гэж тодорхойлж байгаа. За байгалийн гэхээр мэдээж одоо нэг ихээс төрөхтөл бид нар цагаан эстэйгээ те өөрөө тэрийг ясны ч өмнөдөө нийлэгжүүлж байгаа шүү дээ. Тийм болохоор одоо байгалийн дархлаанд орох нэ. За олдмол буюу өрмөц дархлаа гэдэг нь юу одоо хэлээд байна гэхээр халдварын дараа тогтдог өрмөц дархлааг ерөнхийдөө бол одоо өрмөц дархлаа гэдэг байх нь шүү дээ. За яагаад ийм тодорхойлсон бэ гэхээр тухайлс нэг эмэг төрөгчдөд бүр ингээд тохирсон эсрэг биеийг буюу одоо хорыг үүсгдэг гэсэн. Жишээлх юм бол сүрьегийн бактери эсрэг бидний биеийг нийлэгжүүлсэн эсрэг бие томоогийн вирус нөлөөлөхгүй. Сүрьед зориулсан бол сүрьегээ л очиж устгах нь. За эсвэл томоогийн вируст зориулсан бол түүнийгээ л очиж саруулна гэсэн үг хаан шүү дээ. Энэ мэд тусгаалan зориулдаг учраас энэ нь өрмөц дархлаа бахны. Тэг халдвар аваад идгээд түүний одоо эсрэг дархлааны хариу урвал явагдаад тогтож байгаа учраас олдмол гэдэгт яг оруулаад байгаа байх нь. За дараагийнх нь идэвхтэй юм уу, идэвхгүй юм уу гэдэг ойлголт гарч ирэх гэдэг нь те. Идэвхтэй гэх юм бол бүх зүйлээ өөрөө хийнэ гэсэн үг. Халдвар авлаа. Тухайн эмэг төрөгчийн эсрэг биеийг нийлэгжүүлэлээ өөрөө нийлэгжүүлнэ. Мөн санамжийн эсийг өөрөө үүсгэнэ. Энэ бол идэвхтэй дархлаа. Харин гаднаас бэлэн аваад ах юм бол одоо яаж үсэх жоромж байхгүй гэсэн үг шүү дээ. Энэ нь идэвхгүй дархлаа. За идэвхтэй дархлааг хоёр ангилсан байна те. Төрөлхийн гэдэг дээр яг халдвар аваад халдвар төвчин үүсгэгчийн халдвар аваад тэгээд хариу урвал одоо явуулах. Нөгөөх нь болохоор зэрэг зохиомлоор буюу одоо зориудаар халдварлуулаад буюу вакцинжуулаад тэгээд тэр вакцин дагуулгадж байгаа эмэг төрөгчийн мэдээлэлд тулгуурлан бидний бие эсрэг бие болоод санамжийн эсийг үүсгэнэ. Энэ бол зориудаар идэвхтэй дархлаажуултыг явуулж байна гэсэн үг байна. За идэвхгүй дархлааны хувьд одоо төрөлхийндээ болохоор эхийн сүүгээр одоо хөхүүл хүүхдэд эхээс эсрэг бие дамжих энэ процесс байгаа. Эхээс дамжиж байгаа учраас төрөлхийндөө. Харин бэлэн эсрэг биеийг авч байгаа учраас тэр хүүхэд өөрөө нийлэгжүүлээгүй шүү дээ. Тийм болохоор идэвхгүй дархлаанд орно. За зохиомлоор гэхээр гаднаас бэлэн эмчилгээний ээлдэс ч юм уу эм гамма глобулин гэх зэргийг тухайн өвчтөнд тарих те. Энэ нь мэдээж одоо зохиомлоор идэвхгүй дархлаа сулгаж гинэ, түрхэн зурдаа аргалж гинэ л гэсэн үг байна шүү. За ингээ холбох юм бол байгалийн идэвхтэй дээрээ халдвар төвчин аваад идэх. За олдмол идэвхтэй дээр жишээ нь вакцин хийлгэсний дараа үүсгдэг дархлаа. За төрөлхийн идэвхгүй гэдэг дээр эхээс хүүхэдд дамжин очиж байгаад нь олдмол идэвхгүй гэдэг нь эмчилгээний ээлдэс хийлгэж байгаа маань орж ирж байгаамаа. 27-гийн E хариулт зөв байлаа. 28. Эсрэг бие үүсгэн өвчнөд тэмцдэг дархлааны эсийг олно гэж байна. За эсрэг бие нийлэгжүүлдэг гэхээр шууд толгойд чинь
энэ нөхөр орж ирж явах хэрэгтэй. Лимфоцит бий орж ирж явах хэрэгтэй. Тэгэхээр яг энэ асуултаар дахимдуулаад хэдүүлээ дархлааны эсүүдтэйгээ танилцъя. За дархлааны эсүүдийг ингээ аваад үзэх юм бол макрофаг, за шигүүн мөглөх эсүүд, моноцит, нейтрофил, базофил, эозинофил. За энэ туслах хоёр үүрэгтэй нөхдүүд орж ирж байна. За лимфоид эстэй болохоор зэрэг TS, BS болон NKS орж ирж байна тийм ээ. За тэгвэл тус бүрдээ ямар үүрэгтэй юм бэ? За залхиур өсдөд энэ моноцит, макрофаг хоёрыг ялгах шаардлагатай болдог. Моноцит гэхээрээ яг ясны чөмнөөс үүсээд цусны эргэлтэнд 1-3 хоног байдаг. Тийм бие гүцээгүй одоо цаасыг моноцитс гэж нэрлэдэг. Өөрөлд нь бол залуу ис байна гэсэн үг хань шүү дээ. Энэхүү ис маань цусны эргэлтээр дамжаад тодорхой эд эрхтэнд байрлаад тэгээ залхиур хийх чадвараа ингээд олоод авчихсан мачур буюу бие гүйцсэн хэлбэр рүүгээ шилжээд макрофагийг бий болгодог. Тэгэхээр тухайн макрофаг ямар эдэд байрлаж байна вэ гэдгээс хамаарат ялгаатай нэршлэр нэрлэгддэг. За нейтрофил нь болохоор зэрэг бидний одоо биеийн яг нэг тийм шатрын хүү шиг хамгийн түрүүнд өрөвслийн голомт руу очдог. Залхих үйлийг нэг л удаа хийгээд үхдэг гэсэн. Макрофаг бол хэдэн сар жилээр амьдарч чаддаг. Гэтэл нейтрофилууд яг л одоо халдвар хизээ тэ эмэг төрөгчдөд таарна. Тэрэндээ хэрхэн тулдна. Тэрнээсээ хамаарат нэг юм уу 2 өдөр л амьдрна гэсэн үг хаана шүү дээ. За тэгээд надад бол энэ нейтрофил яг юутай ижилхэн санагддیں۔ Тэсрэх бөмбөг зүгээд танкны доогуур орж өөрийнхөө амь насыг золиослоод одоо салаагаа авардаг тэргүүчиг ийм одоо эсүүд байгаа. За дараагийнх нь одоо залхиур эсүүдийн төрөл гэхээр эозинофил болон базофил орж ирж байна. NKS бол залхиур эсийн төрөлд бол орохгүй. Эозинофилийн хувьд болон базофилийн хувьд харшлын хариу урвал мөн дээрээс нь том хэмжээний шимэгчийг устгахад оролцдог. Өөрөлдөл тэр том шимэгчийг мэдээж энэ цагаан эс бол ингээд залхижуулж чадахгүй шүү дээ, тий. Залхиур эсүүд маань залхихгүй. Эдгээр нөхдүүд маань юм мөхлөхтэй. Тэгээ мөхлөхөөсөө тухайн тэр шимэгч орхойг задлах тэр шүүрлийг ялгаруулад тэгээд тусдагна гэсэн үг. За NK эсүүдийн хувьд бол хавдрын эс болон вирусын халдвар авсан өөрийн талын эсүүдийг таниад устгах үүрэгтэй ийм эсүүд байгаа. За лимфоцит эсийн төрөл гэх тэнгуут манай TS болон BS орж ирж байна тий. Тэнгуут TS маань ерөнхийдөө бол туслагчд байж болно. Нөгөө helper cell буюу T helper cell буюу туслагчдууд байж болно. Эсвэл цитокин ялгаруулж TS байж болно. Эсвэл killer T cell байж болно. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг хид хідэн төрөл бол гэдэг ахна тий. Тэгээд ямар төрлийн үүрэг оролцоотой вэ гэдгээс хамаарат мэдээж хоорондоо ялгагддаг. За BS-ийн хувьд болохоор зэрэг 7 эсийг үүсгээд тэгээд түүнээсээ цааш эсрэг биеийг бий болгоно. Зарим нь санамжийн эсийг бий болгодог гэсэн үг. Тэгэхээр BS гэдэг маань түрүүн хэлсэнчлэн те энэхүү өрмөц бүтцтэй эсрэг биеийг өөрөөсөө үйлдвэрлэнэ гэсэн үг байна. За эсрэг биеийн бүтцийг харах юм бол энэ хэсэг хүнд гинж гэж явдаг. За энэ улбар шарын хэсэг нь бол хөнгөн гэж явдаг. Угаасаа молекул массын хувьд одоо хэлбэр хэмжээнээс хамаарат хүнд хөнгөн гэдэг нь шууд нэрлэгдсэн нь бол ойлгомжтой тий. За дараагийнх нь болохоор зэрэг энэ хэсэг тогтмол хэсэг гэж явдаг. Үзүүрийн хэсэг хувьсамтгай хэсэг гэж явдаг. Яагаад хувьсамтгай гэсэн бэ гэхээр одоо өөр эмэг төрөгчтэй тий антигентэй холбогддог. Тийм болохоор энэ хэсгийг хувьсамтгай хэсэг гэж нэрлэдэг байна. Тэгэхээр ийм өвөрмөц эсрэг биеийг өөрөөсөө ялгаруулдаг. Тэгээд нэмээд энэ дээр эсрэг биеүүдийн төрлүүд бол орж ирдэг. Тэрийг шорт видеоор багш нь оруулъя. За дархлааны хорийн урвал гэдэг маань эмэг төрөгч буюу антиген те дархлааны хариу үйлийг өдөөх чадвартай эмэг төрөгч биед орж ирнэ. За орж ирэхээс өмнө мэдээж биеийн хоргийг бол давна. Нөгөө арьсан бүрхүүлч юм уу эсвэл нөгөө хотоодны хүчил нийтээрээ бүгднийг ингээд салсан мас бүгднийг даваад ороод ирэх нь шүү дээ. Ингээд даваад ороод ирсний дараа цаан эс маань тэрнүүдэд зарим макрофагууд маань те эмэг төрөгчийн мэдээллийг илчилсэн мэдээллийг TS хүлээж аваад холбоочны үргийг гүйцэтгэн BS-д өгснөөр BS маань өөрөөсөө эсрэг бие болон санамжийн эсийг үүсгдэг онцлогтой. Ингэж бидний биеийг хамгаалдаг байна шүү дээ. Тэгэхээр 28-ын одоо хариулт яалтчгүй лимфоцит бий байлаа. 29 хоромсоомын бүтцийн хэсгийг дугаартай зүүн харгалзуулсан хувилбарыг сонгоорой гинэ. За ингээ харах юм бол 1 дугаартай хэсэг гээд олон хэсгүүд лөө заасан байна. За 2 дугаартай хэсэг бол яалтчгүй төвийн хэсэг л бол зааж өгсөн байна. 3 дугаартай хэсэг нь болохоор энэ нөхөр болон энэ нөхрийг хоёулангийн заасан байх жишээтэй.
За одоо тэгвэл тохиргын хэдүүлээ харъя те. Нэг дугаартай хэсгийг Кестоны уурга гэж авч болохгүй. Энийг бол хэдүүлээ магадгүй дээнхийн бүтэц өсөн тохиолдолд тэндээс харжаад уурга нь харагдчихвэл нэглэж болох байсан. За генүүд гэж авч болж юм те. Теломер гэхээр яг энэ үзүүрийн энэ хэсгийг теломер гэж нэрлэх хэрэгтэй байсан байхгүй юу? Нөгөө хоромсоомын үзүүр хэсэг богиносоос хамгаалж идэг гэсэн хуваагдлын үед те. Мөн дээрээс нь нүүр хоорондоо наалдах гэх зэрэг эрсдлээс хамгаалж идэг юм бүтцийг теломер гэж нэрлэж байгаа. Тэгэхээр нэг бол тэр хэсэглүүн заагаагүй учраас энэ C бол худлаа олж тарж байгаа шүү. За C худлаа Кестоны уурга бас худлаа байсан. За хос хроматид. За нэг бол хос хроматид гэхээр энэ хоёрыг ингэж заагаагүй шүү дээ те. Тийм болохоор D угаасаа худлаа болж байна. E дээр титэм суц. Энэ нь бол зүрх биш ээ. Тэгэхээр E бол угаасаа биш. Энэ бүр шаал дэлхий орж ирсэн биш. Тэгэхээр бидний зөв хариулт яалтчгүй генүүд гээд энэ B хөвтөл болж тарж байгаа. За одоо тэгвэл шалгая л та. Үнэхээр энэ B хариулт мөн байна уу? За нэг дугаартай нь яалтчгүй генүүд байж чадчихээн те. За хоёр дугаартай нь төвдөнд байгаа юм чинь мэдээж центромер байж чадчихээн. Гурав дугаартай нь мэдээж хос хроматидууд центромерөөрөө холбогдоод хромосомыг үүсгэдэг. Тэгэхээр гурав маань хос хроматид байж чадчихээн гэхээр зөв хариулт яалтчгүй B байлаа. За тэгээ холбоотой онлайн мэдээлтгүүнийг хэдүүлээ авъя гэх юм бол ДНХ дээр манай ген байрлаж байгаа тийм. Өөрөөр хэлбэл аданин, гуанин, тимин, цитозин гэх нуклеотидууд маань тодорхой дараалалд орснороо генийг үүсгэдэг. За тэгээд ДНХ гэдэг маань ген агуулсан уцлаг молекул. Энэ уцлаг молекул маань 2 метрийн урттай маш жижиг хэмжээний тэр бөөмөн дотор багтахын тулд хоорондоо ирчлэгдэх шаардлагатай болно. За ингэж түүнийг утасны энэ гол шиг дамар шиг өөртөө ингэж ороосон уургийг Кестоны уурга гэж нэрлэдэг. За ороогдсон Кестоны уургууд маань дахиж өөр хоорондоо гогцоорч нийлээд ийм хроматиныг үүсгэдэг. За хроматин маань цаашаа эсийн хуваагдлын үед үүсэх төл хэсэгдлүүд жигд хуваагдахын тулд ерөөдөө бол хоромсоомыг үүсгэнэ гэж ойлгочоод их зүгээр. За энд хоромсоомын бүтцийг харуулсан байгаа ихчдүү хроматидүүд байна те. За дээдлийн хэсэг нь богино мөр буюу P мөр гэж явдаг. Доотлын хэсэг нь урт мөр буюу Q мөр гэж явдаг онцлогтой. Тэгээд центромерийн хэсэг нь хаана байгаа вэ гэдгээсээ хамаарат хоромсоомыг ангилдаг. За эхнийх нь тэгш хэмтэй болж таарж байна. Хоёр дахь нь болохоор зэрэг яг төвөөсөө нэлээд дээшээ байрлсан байгаа центромер маань тийм болохоор хэвгийн хэмт гэж нэрлэдэг. За гурав дахь нь болохоор зэрэг нэлээд захлуу байрлсан байгаа тийм болохоор захын хэмт гэж нэрлэдэг. За дөрөв дээр болохоор зэрэг бүр P мөр байхгүй болсон байгаа тийм болохоор мөргүй буюу телоцентр гэж нэрлэдэг. За тэгээд дараагийнх нь талаараа дагуул хоромсоомтой буюу ингээд хоёр ингээд центромер ороод ирсэн байх жишээтэй. За энэ 11-р ангийн зурагч дээр идэг зураг байна те. За 30 метоз хуваагдлаар үүсдэг эсийг сонгоорой гэж байна. За метоз хуваагдал гээд ороод ирэнгуут бид нар яах вэ гэхээр энэ нь биеийн эс үүсгдэг те. Биеийн эсийн одоо тэр тоогоо олшруулдаг хуваагдлыг хилээд байна. Хоёрын бүртэлтэй нэг эс маань цаашаага яг өөртөө гижлэхэн удамшлын материалтай буюу 2N бүртэлтэй 2 түл хэсгийг үүсгэдэг юм а. За 2N гэдэг нь хоромсоомын бүртлийг хилээд байна. Өөрөөр хэлэх юм бол диплоид уу, каплоид уу гэдгийг илэрхийлдэг. Хараар тайлбарлавал каплоидыг ерөөсөө л гаметууд дээр үүсгэгээл ойлгож байгаа. Бусад бүх биеийн хэсүүд дээр диплоид орол явна гэд бодчвол нэг ихэд маш амархан болно. За тэгвэл метоз хуваагдлаар үүсдэг хэсгийг сонгороо гэхээр мэдээж каплоид болон триплоид авахгүй байна шүү дээ. Триплоид гэх юм бол бүр нөгөө метоз хуваагдлын буруу хуваагдлаас болоод ийм трисом үүснэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ C бол угаасаа биш, каплоидууд биш. Тэгэхээр AU, BU гэдэг үг сонголт үлдэж байгаа. За диплоид хоромсоомын бүртэлтэй бэлгийн эс мэдээж үүсэхгүй. Энд биеийн эс үүснэ. Тэгэхээр манай зөв хариулт нь A байлаа. За бэлгийн эс үүсгэх хуваагдлыг миоз гин, биеийн эсүүдийн хуваагдал нь болохоор метоз. Энийг маш сайн ялгах шаардлагатай. Тэгээ метоз, миозын талаар хэдүүлэнгийн 10 дугаар ангийн сурах бичиг дээр нэлээд дэлгэрэнгүй эсхийн зураг тайлбарууд бол орж ирдэг. Багш нь яг тэр хэсгийн слайдад оруулсан байна. За жишээлх юм бол профазийн үе шат гэх тэнгууд хоромсоом маань ингээ эрчлэгдээд үүссэн байгаа тийм. Энд онцлог үйл явдал гэх юм бол бөөмийн бүрхүүл бол алга болдог. За тэгээд мэдээж тэр бүх процессыг явагдаж байгаа учраас эсийн хуваагдлын урт шат бол профазийн үе гэж
явдаг. За метафаз гэх юм бол нөгөө хоромсоо маань эсийн төвтийн хэлхийн дагуу игнэн чагссан байгаа даа зү тэ. За дараагийнх нь анафаз. Зүгээр ингээд бэлэн болцсон ямиг буцаагаад ингээд салгана. Тийм болохоор энэ бол хамгийн богино явагддаг үйл явц гэсэн үг. Тэгэхээр хоромсоо маань хормати дараа салаад явчлаа гэсэн үг байна шүү дээ. За дараагийн хэсэг нь болохоор телофаз. Бүр ингээд бөөмийн бүрхүүл эргэж үсээд цитоплазм маань ингээд хуваагдаж эхэлдэг ийм хуваагдал багны. За зарим одоо ном тохиомл дээр мөн одоо цитокинезийн буюу бүр ингээд цитоплазмын одоо хуваагдлыг тусна авч үздэг байгаа. За эсийн хуваагдал дээр багшийнх нь өгөх зөвлөгөө маш олон янзын урамлын эсийн хуваагдлыг харуулсан зургуудыг одоо яг микроскопоор харсан зургуудыг ч юм уу эсвэл дүрсэлсэн зургуудыг ч юм уу те мөн амтны эсийн хуваагдлын зургуудыг гээд олон төрлийн зургуудыг харвал тэрийг ялгах чадвар чинь илүү нэмэгдэнэ. Тэгээ энэ жилийн ЕШ-дээр яг ийм микроскопоор харсан бодит зургуудыг оруулах магадлал нэлээд өндөр байгаа. За профасын үе шатыг харъя. Нэг иймэрхүү байдлаар харагдах нь шүү дээ. Дотор нь ингээд энэ хар тодорцсон байгаа хэсгүүд бол ажиглагдах нь байна. За прометафаз харагдаж байна. За дараах нь метафаз харагдаж байна. Метафаз дээр яг ингээд хоромосомод ингээд байлцсан байгаа нь бол ажиглагдаж байна. За анафаз дээр болохоор хоёр захлуугаал хорматид шилсэн байгаа нь харагдаж байна. За телофаз дээр болохоор зэрэг энд одоо нэг урамлын эс учраас дундуур нь плейт буюу хавтгай юм тавг үүсэж байгаа нь л ажиглагдаж байгаа жишээтэй. За ингээ 30 зөв хариулт нь ялцгүй диплоид хормосомын бүрдэлтэй биеийн эс үүсэх байлаа. За хажууд нь эсийн мөчлөгийн зургийг шин оруулсан байгаа. Эсийн амьдралын мөчлөгийг аваад үзэх юм бол интерфаз болон эм шат гэсэн үеүүдээс тогтдог. Интерфазын үеийг эсийн одоо 50 байх үе гэж ойлгож хэрэгтэй. Эсвэл нөгөө хуваагдалд бэлдэх үе гэж ойлгож болно. За энэ нь өөрөө 3 хэсгээс тогтож байгаа. G1 өсөл төгжил явагдана эсийн. Мөн дээрээс нь ертөнцрүүд ерөөхдөө бол орширч идэг байгаа. За S үе нь ДНХ-ийн нийлэгжлийн үе орж ирж байна. Синтез гэдэг үгний S ахна шүү дээ. G2 дээр үргэлжлүүлэн S томроод хуваагдалт яг бүрэн бэлэн болно гэсэн үг. За ингээд яг энэ 3 үе шатыг бүрэн яг зөв давсан тохиолдолд чекпоинтуудаа буюу хянах цэгүүдээ даваад манай S хуваагдалд орно гэсэн үг хана тий. Хэрвээ энэ бүсүүд худлаа явуучих юм бол эсвэл энэ дээр анафаз дээр худлаа явуучих юм бол алдаатай S үүснэ гэсэн үг хана. За энэ хүртэл хамтдаа хэлсэнд баярлалаа. Жохон ч гэсэн тус нэмэр болсон байх гэж найдаж байна. Тэгэхээр энэ мэтчлэн Ешийн тестүүдээ болоод сонирхолтой рилүүдийг хүлээж авахыг хүсвэл сувга тагаарай. Bye.